За өдрийн мэнд шүү манайха. За иргэн ган төмрийн хувьд бас үзэл бодол үнэхээр нэрээ бүр Монгол хүний ой тогтоодоос гарахааргүй хэмжээний ийм муухай бузар муухай хэлж штэ энэ нэрээ дарамжил штэ. Кристо энэ чинь даваа охин олж аваад порно кинонд тоглуулж гаад баг долларын тэр унтан болмоор юм ярьж идэг шүү харин хаа таарсан газарт нь нусыг нь сугартал нь аачин задартал нь шигтгэж юм оршнуудыг хогийн хулгайчуудыг нэрээ энэ комедиан гэдэг нэртэй энэ хідэн Могомо банднэрийг би хэлчих заяа Могомо та нар муусан бол харин ой ерөөсөө Монгол улсын бүтээн байгуулалт Монгол улсын эсрэг байдаг энэ барууны либерал хөлгөнүүд байхгүй юу үнэхээр ярьж хэлж байгаа тэр өмсөн зүүсэн байгаа ховцос байж байгаа ярьж байгаа хөөрж байгаа тэр бүр цаана бүр нэг гомо зоон балер хийж дараад байгаа байхгүй үнсэж нэрээ юуг нэ стач айн 5 он жоохон олж аваад порно кино яваад бараг долларын тэр бомтон болчихгоо юм ярьж штэ энэ нэрээ сижиг болгачаад нэрээ хаа таарсан газарт нь монголчуудаас алтайгийн зад өшгөлж юм навчнуудыг хөлгөнүүдийг гөлөг шиг хараа станаад нэрээ би хэлчих та нар заа юм уу 5 гомо банднараа би та нарт хэлчих заа ой та нар 5 өнчийн охин олж аваад порно кино хийгээд баг асар их доллар олохоор юм ярьж байна. Яаж Монгол хүний ой сэтгүүнээс нэр гармаггүй үг ярьж байгаа байхгүй юу? Наад улсууд ч бол яг Монгол улсууд мөн үү наад болчаа. Хогийн хулгайчууд минь хүн болгон өнчөө өрөөсөн хүссэн хүсээгүй хүн болгон хороогийн жамаар өнчөө өрөөсөн болдгийг новш минь ээ. Хогийн муу хар бодрын хулгайчууд минь ээ ой. Талигаж сэтгүүл папрази сэтгүүл сумья амь зэрэн байхдаа хэлж шүмлжсэн байгаа сте. Нийгэм дандаа ингээд 2 дугаар суугийн юм ярьдаг. Энэ усад дандаа тийм 2 дугаар суугийн юм ярьж байгаа юм уу гомо банднэр штэ угаасаа жигэн. Та нар мосо хий юм бэ та нар мосо ой. Ерөөсөө Монгол улсад сенсац гэдэг юм ерөөсөө тасрахгүй. Сая би орхон баяр аваргын тэр ихнэрийн тэр нүүрсний улгаан малгайг аль боо юм бол оол явсан. Сенсац ерөөсөө задрахгүй манад. Сенсац шиг юм байхгүй ерөөсөө. Сайн юмний сенсац гэж ерөөсөө байхгүй. Дандаа муу ёрийн сенсацууд хэрэг байхгүй. Яаж Монгол хүний амнаас гармгүй багтамгүй ийм муухай гэлж чадчихна. Ийм бозрын муухай гэлж чадчихна. Тэр хануу гэдэг юм уу банд. Өнчөрөөсөө хүүхдүүдээр порно кино хийдэг. Одоо хуушуугийн байгууллага шалах хийдсэн өмнө янз янзар тийм юм хийлэгдсэн байхыг үгүйсэхгүй шүү дээ. Шалах хэрэгтэй шүү навчнуудыг цагтаа тагнуулж шалгах л та. Нохон гөлгнүүдийг бүр нэг өлдийсэн бүр нэг яста нэг мөө нэг яста 7 уулын цаагаар далд орж юмар болгаач байлаа шүү дээ. Яаж хилж байгаа инээж хөхөрж барьж байгаа тэр бүр нэг нүдэн төдөм үйс та бүр. Яаж ч хэлж чадчихна нэрээ үнэхээр нэрээ. Новшийн хар хулгайч нэрээ. Та таарсагаас нусыг сугартал наалах хэрэгтэй юм новшийг бүр. Тэр ярьж хэлж байгаа тэр бичлэг одоо сошиалаар яваад байна шүү дээ бүр ярьж хэлж байгаа бүр инээж баярлж байгаа бүр сэтгэл зүрхнээсээ яриад байгаа байхгүй эднэр. Бүр нэг юм хар гомо царайс юм хар эдэн баднэр нэрээ. Энэ бол талдуураас ахын монголчуудын талдаараа Монголын бидний бяцхан зүрх октод юм дарамжиж байгаа байхгүй юу? Энэ бол зөвхөн дарамж шүү дээ үнэхээр нэрээ. Хогийн хулгайч өөрөө 2 хүүхэдтэй гэж байгаа охидтой гэж байгаа хогийн шаар. Яаж ингэж хэлж чадчихна нэрээ. Порно кино хийгээд асар их ногоон олно гэдэг мөрөөдсөн мө. Мөнгнөөс нүдээ ухахаас наашгүй болсон энэ мөнгөний юмсаа тороолоо заяа. Энэ ерөөсөө либералуудын тороо шүү дээ энэ. Энэ элбэгдэж гисэн суугны элбэгдэж гэдэг юм хог шаар Монголыг сүрүүлсэн энэ хог шааруудын тороол аримш надолч ерөөсөө яг үнэн гэлэхэд энэ улсуудын амнаас өнөөдөр ингээд оюутлогоо ордоо аваа явахаа удаг ордоо аваа гэж дуурж байна. Энэ улсуудын амнаас нэг ширхэгч дуурахгүй. Бүр нэг ширхэгч дуурахгүй шүү үнэхээр. За манайха ширдэдэг. Тэр мө гомо бандыг таах юм бол хаа таарсан газарт нусын сугартал алдаж байгаараа манайха.
Сугарт татгаж байгаарай. Муу ёрын мэдставаад байгаа ч тийж яаж тийж чадж байна. Өчигдөр өрөөсөн охтуудыг 5 охин цуглуулж олж авч гад Монгол гэрт аваач порно кино хийгээд баг дэлхийн нийтэд зацаад асар хэмжээний доллар олно гэж ярьж байгаа юм даа юм уу? Буцрын хулгайчаад. Тийм юм хийцэн байх үедээ наад бозрууч чинь. Үгүйсэхгүй бозрууч чинь наад болчаа. Энэ миний одоо хуушгүй одоо шалгал та. Гөлгнүүдийг өнөөдөр ерөөсөө элбэг дөржийн хамаарал бүхий улсууд Монгол улсад ерөөсөө сайн юм авчрахгүй. Дандаа муу ёр шүглсэн юм авчирна. Одоо элбэг дөржгээд муу ёрын сүгийг одоо энэ хуушгүй байгуулах шаардлагагүй мó. Одоо энэ цагдаагийн ерхий газар одоо энэ авилтаа тэмцэх газар мэдээлэл өгөөч. Ганц нэг сайтаас элбэг дөржийг одоо энэ 16 цэц АТГ-гээр мэдүүлгөө өгөх гэж ирсэн гэж яваад ах юм. Албан ёсны мэдээлэл Монголын ард хүмүүс сонсомоор байна шүү дээ. Хүү нэр яаж тэг чадчихна нэрэ. Яаж амнаас нь гарч чадчихна нэрэ. Ямар ичиг булчирхаа гэж байхгүй хитстаа нэрэ. Үнэхээр нэрэ муу ёрын заван шамисаар хитстаа байгаа шүү дээ бүр нэг. Гүлэрчээрээс хүссэн хүсээгүй хүн болгон өнчөө өрөөсөн болдгийг хар. Таван бандин минь ээлж та нар заяа хөөе. Гөлгнүүд минь заяа. Монголыг монголоор нь доромжилж байгаа байхгүй биднийг доромжилж байгаа. Бидний үр хүүхдүүдийг доромжилж байгаа байхгүй наа гөлгнүүд чи. Санаа гаргалгал банк тийм юм хийх хэлдэ навшнууд ирнэ. Гэхдээ хамгийн амар өнчөө өрөөсөн 5 охин олж авч гаад гээд хүний 8-ч нөө та нар хөөе. Болцроод минь хөөе. А? Ийм муухай ёс зүйгүй ийм муухай Монгол хүний ойд тогтооноос гарахааргүй үгийг яриад инээгээ сууж идэх шүү бүгдээрээ. Бүгдээр нэг 10 ширэлж их тэр бозруудыг ичтлэн ширэл тэр бозрууд хүртлэн ширэл. Хаа таарсан газарт нь би давчлаа салтааг нь задарт л шигдмөр байна. Новшиг би. Тэгээд намайг хуушгийн байгуулалтаа өгнө гэсэн юм новш. Гөлгнүүд нэрээ. Үнэхээр доромжиж хандахгүй маа нэрээ. Үнэхээр нэрээ. Яасан муухай Монгол хүний ой тогтоос гарахааргүй хэмжээний үг хэлж байгаа сте. Бүр өнчин 5 охин олж ирээд Монгол гэд порно хийгээд дэлхийд ястаа нэрээ бизнес юу вэ? Порно бизнес амар. Багт Монгол гэрт порно кино хийгээд баг дэлхийд цацаад ингээд асар хэмжээний доллар олно. Ногоо өнгө чи юу доллар моллор гэд энийгээ сууж байгаа сте. Ичгүй өнө бозрууд нэрээ. Тэг ханууч гэдэг юм сонин нэртэй мөв гомо бандиг нэрээ. Хаа таасан гас би усын сугарт татагдан би нэрээ. Мөн овшиг би. Очиж өнчөө өрөөсөн ядарсан зүдэрсэн зовсон тийм охтуудыг олж ирж яваад порно кино хийнэ гэд ичгүй яриа сууж байгаа юм да. Энэ зэлдээд юм уу хар бөөснүүд нэрээ. Энэ уцуудыг тагнуул цагтаа сайн шалгал да. Юу ч гарч иж болно ш танаас ч энэ овчнуудаас ирнэ. Юу ч өмнө хийцэн байхыг үгүйсэхгүй усууд ш надад чи ярьж хөөрж инээж барьж гад дандаа энэ усуудын амнаас 2 дугаар суугийн үг гардаг штэ. Талигаа сэтгүүл сумья, папас сэтгүүл сумья үнэнгэл хэлжсэн байгаа штэ олон жилийн өмнө. Одоо сошиалор явж байгаа штэ. Эрүүл хүний ухаанаас Монгол хүний ой дотоомоос гарамгүй аимшиг бузар муу мохоо гэлж байгаа байхгүй юу? Өнчин 5 охиныг олж яваад Монгол гэд порно хийгээд баг дэлхийн нийтээр порногоо зарах гээд байгаа юм шиг бозроод. Ногоо өнгөсөн юу вэ? Долларын өнгөчтэй гэж инээгээд байгаа. Бүр нэг мөнгнөөс нүдээ ухахаас наашгүй болчихсон энэ муухай сэжи хэдэн банд нар. Энэ комитет гэдэг энэ хэдэн банд нар бол ерөөсө Монгол улсын либерал стандарт шүү дээ ерөөсө. Монгол улсын дандаа эсрэг. Ерөөсө Монгол улсын үеийн засгийн газрын гаргасан шийдвэр болгон энэ усад таалагддаг. Ихэн гаж тонтонгууд.
Жинхэнэ гаж донтонгод байгаа байхгүй. Айгүй муухай, ийм муухай үг хэлчихэд ичгүй одоо би өөчөд гоож яана гэдэг бас нэг өөргөн хариу оруулсан ч хитэн пост оруулчихжээ юм уу нохон гөлгмэн чи. Нэр араа дэндүү вэ шүү нэрээ. Үнэхээр нэрээ энэ либрад үзэлтэй энэ заван барууны мосоо нохоонууд нэрээ яг үнэн гэлгээд галзуурж шít үнэхээр нэрээ галзуурх цааш нэ. Энэ усуудыг бол харт амигтай хэлсэн мэлцэг шалгах хэрэгтэй. Янз бүрийн харт амиг өвс хүмүүс татрал алрууд байгаа угаасаа ойлгомжтой шүү дээ. Эрүүл хүний ухаанаас ийм үг гарахгүй шүү дээ. Ямар ч эрүүл хүн ийм үг хэлэхгүй. Тэгээд бүх нийтийн лайваар бүх нийтийн нэвтрүүлэлд ороод байж хата ийм ичгүй яриа сууж байгаа шүү дээ. Энийг л хөвгүүлдэн дэмжиж тэнд эмгэгтэй хүн сууж байгаа. Ичээч тэр уянгаа гэдэг юм. Зүгээр энэ бол асар аимшигтай доромжил шүү. Нэрээ үнэхээр доромжлол цаашаа нэрээ. Гараачтэй би ч өөрөө бас ижи авыгаа алдаад 10 жил болж байна. Бүтэн чин гэж явдаг. Тэрний яг энэ хорвоогийн жам тэгсэн ч гэсэн нялх бэлсэн октоодыг аваач хятадтай аваач нэрээ. Порно кино мэн хийж гш юу хуцаад байгаа мó бандтэр юм уу гомонор ой. Наад усаж өөрснөө үнэхээр гаж донтон юу ч хэрэгэлсэн байж магадгүй усууд байна шүү. Наад усаа шалгаач. Хуушүүхэн байгуулгын шалгал да. Гөлгөлөдөө шалгал да. Монгол хүний саруул ухаанаас гарамгүй үг хэлж байгаас наад чи үнэхээр юу гэсэн үг юм бэ нэр ядарсан өнчин зовсон хүүхдүүдийг одоо энд тэндээ сулгаалах юм яах чи ханаас яаж бодож та нар ой. Христа нэр дарамжиж байгаа шээ нэр порно кино хийгээд дэлхийд ясла нэр хамгийн мундаг бизнес бол баг энэ порно секс микс гэд ичгүй яриад ингээд суудгаа штэ. Тэгээ бүр хөхрөөд байгааг нь яана бүр илгийг өшөл тасаас хөхрөөд бүгдээр инээцэлтэй. Тэгээ одоо нэгэн тэнийг тэржид амарж явахдаа одоо хаан чид нэг найз өгнөөсөө салсан багтаа нэг хүүхнийг наанаа санаа болгосон юм яасан юм бас. Бүр нэг боцрын бүх юм нийн уугүй ярьж байгаа шин хоёрдугаар суугүй юм ярьж та нар нийгэмд нэг сайхан та нар нийгэмд ерөөсө TikTok мок сайн сайхан юм ерөөсө байхгүй заяа. Та нар ухаан удаг ордоо авыг тэмцэхгүй. Та нар өдөр иргэн гандамар ойдлогоо ордын эсрэг тэмцэж байна. Өнөөдөр иргэн гандамарт одоо хандив бол баг зогссонтой адилхан байгаа 468 мянган цаас орсон. Одоогийн байдлаар хаяг лоцгоо хийж чадахгүй бухимдалтай явж байгаа. Үндэсний үйлдвэрч 15 бажихуу нэгжээ би уриалж үзлээ. Энэ олон улсын оргын авраг даян авраг дахин аврагуудыг уриалж үзлээ. Олон энэ гавьяатуудыг уриалж үзлээ. Олон ардын жүжигчнгүүдийг уриалж үзлээ. Нэгэн ч байхгүй шүү хариу байхгүй. Ийм амиа хичээсэн, ийм хуваа хичээсэн байж болохгүй юм да монголчуудаа уулна. Гэхдээ зүгээр иргэн гандамар тэгсэн тэгээгүй энэ 20-доо явна. Явна. 20 тарин 11 цагаас Жанжисготын талбайд тэмцэлэг иргэд ойдлогын эсрэг дуурдаг одоо баасан их жолтгон сэтгүүлч уян гişин мишин бүгдээр ирээрээ бүгдээр хүчээ нэгтгэхэд бүгдээр яар тохирчоод бүгдээр сайхан яаж ямар үг оруулах уу гэдгээ тэр усудаа бичүүлж авмаар байгаа юм би эко тахад дээр мэддэг усудаар нь. Тэгээ хаяг лоцонгоо ямар ч зүйл хийн. Явна. Нэг ширхэгч ойлгоон тэмцэл, нэг ширхэг ухаан удаг, нэг шиг Монголын ард түмний баялагын төлөө дуурдаггүй энэ муусаар либералуудын амнаас ийм л үг гарч байгаа. Ямар муухай Монгол хүний ой тогтоонд оромгүй аимшиг бузар муухай үг гэлж штэ. 5 өнч охин олж аваад Монгол гэд порно хийгээд дэлхийд энэ порно гэдэг нь бол өстой нэр хамгийн их ашигтай бизнес гэд ногоо өнгөд юу вэ гэд нэг асууж байгаа. Тэр нь доллар гэд энийгээд байгаа ш. Сичи хэдэн банд нар гомонод үнэхээр доромжиж ханахгүй маа энэ моосаа либерал хэдэн гомонод нэрэ эдгээр сайн шалах эдгээр бол нэр мус эргэлсэн үү, өвс эргэлсэн үү, сэтгэл зүйчлэг юм эргэлсэн үү, хар тамхичингууд байгаа надад ч ойлгомжтой шүү дээ.
Наадад чинь энгийн хүн, эрүүл хүн бол ингэж ярихгүй. Нэгдүгээр, хоёрдугаар өөрснөө өөр хүүхдээ тэр мө хануугаад нохон гөлөг хоёр охинтой гэж байгаа. Хань ичтэй юм шиг байгаа. Дургаа тавьсан байгаа. Дургаа нь явж байгаа фэйсбүүкээр. Яаж ичихгүй тэгж хэлж чадчихна. Одоо ингээд оюутлогоо орд руугаа явцгаая, хаяг лооцсонгаа хийцгээе гэд ингээд иргэдээсээ хандуугуулсан. Тэний доотлол бичгээ усал яг л энэ либералуудын гар хөл болсон. Ороод үзгээд нэг Батын хурцтай найз, ороод үзгээд энэ комитений амраатай найз, ороод үзгээд тэрсүүдээ ороод үзгээд одоо энэ нэг балаа хануу гэдэг юмтай найз. Ерөөсөө энэ либералууд энэ трол хайрмууд чинь Монголд хүчийг авч чадаад байгаа байхгүй юу? Үнэхээр. Одоо Монгол улс үндэсний үйлдвэрч 10 том аж ахуйн топ аж ахуйн нэгж байдаг гэж жил болгон шалгарлаа гэж шагнал оршид аваад байж байгаа. Тийм үү? Жил болгон. За ингээд улсынхаа баяр наадмаар жил болгон мундаг арслан аваргууд төрдөг. Нутгийн зөвлөл нь даанд 300, даанд 600, 700 гээд одоо сая төрүүлсэн орхон баяр тэрбум төгрөг, апокапа тэрбум төгрөг. Лексс 700 юм уу 600 өгж байгаа. Тэгэхэд Монгол улсынх нь нийтлэг ашигын төлөө би тэдний үр хүүхд өөрийнхөө үр хүүхдийн төлөө өөрснийхөө баялагын төлөө тэмцэж байна гэд орхон баяр гэдэг аврагт хандаад би хідүү хэлсэн Монгол улсын аврагт. Тэр бүм төрөөс өчүүхэн жижигхэн хэсгийг нь Монголын ард түмнийг оюутлахын тэмцэлтэй хандив өргөж болдгоо мó. Өрөхгүй юм шиг байгаамаа харж хагаад. Цаанаа бүр ямар ч их орон сэтгэлгээ байхгүй. Их орон сэтгэлгээ байхгүй. Би гуйж ин манайха энэ дизайнерын компанитай энэ хэвлэл мэдээллийн одоо компанитай хэвлэл мэдээллийн ажил бизнес эрхэлдэг иргэд үйлдэл дэмжиж над нэг 10-20 лооцоо хийгээд өгөөч гэж гуймаар юм би. Харгаа бараад одоо гуйж штэ. Ханд маань явахгүй байна. 468 мянган цас. Тэгсэн нэг ах маань таарад ахын тэмцлэн дэмжиж гант өмрөө зөв шүү. Энэ 450 мянган толон байгаамаа мэдээ 400-аар авчаач 50 мянган хандуулъя би 450 мянган бензиний толон авцсан байгаа. Явхад хэрэг болно. Явхад хэрэг болно. Одоо шатгуул досмос бензин үн дөрөв хомслоод байгаа штэ. Ингээ байж гин. 9 ширхэг байгаа 50 мянгаараа 450 мянгаас бензин. Энэ толон. Ард иргэдийн маань өгсөн хандив мөнгө. Магадгүй хэдэн ч машин яваа байлаа тийм биз хэрэгтэй шүү дээ эн чинь. Би амар их гордсон юм л да. Энэ аваргууд, энэ арслангууд, энэ олон хөдөлмөрийн бааtruуд, энэ олон ардын жүжигчингүүд хинэн ч өнөөдөр энэ мэдний тэмцэлд өнөөдөр гар сунгахад юу ч өөрчлөхгүй байхгүй юу? Юу ч өөрчлөхгүй. Өнөөдөр би орхон баяр авгийн залуу хүүхд юм уу? Энэ хүний барилдаа төрүүлж байгаа юм дээр атархаад байгаа юм ерөөсөө байхгүй. Ямар ч атарх шаардлага байхгүй. Тийм үү? Маш сайн барилж байна, маш хянамгаа байна, маш сайн барилж байна. Энийг бол Монголын ард түмэн үгүйсгээгүй шүү дээ. Тэр бүм төгрөгөөр Апо компани энэ хүнийг шагнаж байна. Далаан 700 юм уу 600 бэлгэлж байна. Олон нийтийн ард түмнийхээ энэ тэмцэл, оюутлогын тэмцэлд гар сунгаач гэдгийг би уриалж байгаа. Байхгүй. Учир нь энэ сошиал байдаг улсад бүгдээр миний ирээд баг одоо баг 70-80 мянган хүн үзсэн. Өчнөө олон зуун ширтээ явж байгаа хараагүй байх боломжгүй шүү дээ над босоочаа. Ямар ч гэсэн 7 сарын 20-нд явах иргэд хов чатар бичээд ороод ирээч. Одоогийн байдлаар нэг ширхэгч хүн яг тоочны явна гэж бичээгүй байна. Би худлаа ярихгүй. Би худал ярьдаггүй шүү дээ. Ер нь аливаа үннээр байх хэрэгтэй. Үнээр байх хэрэгтэй.
Яасан эх орондоо хайргүй, яасан үр хүүхдийнхээ баялагын төлөө явдггүй, яасан өөрснийхөө баялагын төлөө тэмцэх дургүй ард юм бэ нэрээ. Гэхдээ яачаад ингээд тийш нэг хэд хоног яваа тэмцэхээр юунд нь ингээд зав гарахгүй, юунд нь болохгүй байгаа гэдгийг. Явж чадахгүй нэг нь хандивд нэгдээд өгөөч. Яг өнөөгийн байдлаар хаяг лоозонгоо хийж чадаагүй л явж гин. Ганц бүр хийж чадаагүй ч ямар дэмжлэг надад байдгүй. Намайг 9 жилээр доромжилдаг. Хоёрдны сохмог Херогийн 15 давхрын төлбөртэй жагссан маш хуцдаг. Би хэрвээ тийм төлбөртэй жагсагч байсан бол би хэн нэгний холоо болж явдаг бол би айл үжээ том лоозонгоо хийцэн байж ах байдгүй дээ. Муугаар бодоход нэг том жив унтсан явж явах байдгүй дээ. Хэрхэвч надад тийм муухай бодол надад байхгүй. Хандив ерөөсөө явахгүй зогсц байхгүй явахгүй. 467 мянгаас ороод тэгэл таг байхгүй. Жирийн иргэд маань 50 мянгыг хийж байгаа, 50 мянгыг хийж байгаа, 50 гэд 100 мянган төр хийсэн иргэн байгаа. Би бодоод байгаа юм л да. Үнэхээр нэрэ хүний нүдэнд харагдахаар тийм биз дээ. Томхон лоозон хиймээр байгаа байхгүй. Хүний нүдэнд харагдахаар гадаад улсын иргэд шууд уншаад ойлгохоор хэмжээний хаяг лоозон хийжээж энэ дэлхийд шившиг болох ёстой байхгүй. Ирээд явдаг жигэн болон шахах ёстой. 2009 оны үндсэн гэрээг цуцлахын шаардлагыг тэмцэж байгаа. Энэ хамгийн үр дүнтэй. Тэс гэрээг сайжруулна, маажруулна тийм амнаа замнаад менежментийн төлбөр мөлбөр толгой эргүүлсэн юмд шаал тэмээ. Үндсэн гэрээг нь цуцалчих. Өчигдөр ерөнхийдөө та хэлсэн шүү дээ, болсон байдаг шүү дээ. Энэ хоёулгын гэрээ цуцлах шиг амархан юм алгаа цуцлаад өгөөч тэгээд. Монголын ард түмний станы бүгд хоёр гараа өргөд дэмжин шүү дээ, өчигдөр ерөнхийдөө. Энэ навшилыг цуцлах хэрэгтэй байхгүй. Эхнээсээ ловер. Та өөрөө ч хэлжсэн улс төрөөр. Одоо бид баялгаа өгөөд Монгол улс өр үйлдвэрлэдэг баймааргүй байна гэд ингээ ярьж та өөрөө хэлжсэн. Одоо таны таалтад Монголын ард түмэн бид нар бүгдээрээ байна шүү дээ. Энэ хоёулгын гэрээг үзгэлсэн энэ санжийн баяр митийн эх орноос урагшин Дубайн гэрээ сайхан бэлэг энэ элбэг дөржийг хамаарал бүхий улсуудын хийсэн хар гайг өнөөдөр монголчууд бид нар үеийн үедээ одоо өрөнд орсон үеийн үед өдөр болгон 10 тэрбум төгрөг гэж юу гэсэн үг вэ? 10 тэрбумаар хавдрын 2 том эмдэг барьна штэ. Өдөрт 2 том эмдэг барих мөнгөө зүгээр хав гэж хоёулгын харманд хийж байгаа. Өрөөтөлтийг харманд хийж байгаа. Өнөөдөр гэрээнд хоёулгоо компани 34% эзэмшнэ гэдэг бодовчиг өнөөдөр 90%-д 100% эзэмшиж байгаа. 100% шүү. За манайхаа 3 шир өгч манайхаа тгөө. 3 шир өгч манайхаа. Хаяг лоозинг маань нэг миний хүснээр дэлхийн нийтэд гоё болохоор айгүй гоёор хийчихээр хэмжээний надад спонсор олдохгүй л байна. Үнэхээр инээрээ. Яг үнэн гэлэхэд энэ олон үндэсний үйлс энэ олон тэр бомтонгоо зөндөө байгаа ш Монголд. Усуул чандмын эрдэнэ. Одоо тэр Африкийн орныг харж байгаа үстэй 90 онтгийн орж ухад өнгөд хамаг алт ирдс баялагын аваа явуулсан газрын усыг харж байгаа үстэй усуулдахгүй төмпөн шанаг болсон жижигэн хар хөвгтөд зөндөө явж байгаа үстэй. Усгүйгээр хүн ан амтан байгаль дэлхий ээж бүгдээрээ цаашаа амьдрах ямарч боломжгүй. Тэгэхэд 90 онтой яаж вэ? Усныхаа төлбөрийг төлдөг. 1 секундэд 600-аас 800 төгрөг хүний цэнгэг усыг хогсроод аваа авчдаг. Одоо намайг репорт намайг муулдаг энэ нохон гөлгнүүд юу гэдэг гэж наа чин далайн хүний усаа давстаа бас монголчууд уудгүй битгий иргэдийн толгойг ингээд ухаагаад бай гэд намаа загинжгаж ичихгүй. Зүгээр энийг цуцлахын төлөө Монголын ард түмэн бүгдээрээ явах ёстой. Бид хүчтэй байх ёстой. Бид олуулаа байх ёстой. Бид нэгддэг байх ёстой. Ягаад учир нь хандмын талаар яриад байна. Ард түмэн нэгдээд хүчээ нэгдэх нь хамгийн чухал байхгүй бид нар. Хүчээ нэгдэх нь. Одоо 20-нд бүх төрийн алба ажиллах. Энэ засгийн газар ордныхч та нар ажиллаа хийцгээ заяа.
Та нар одоо хаврын чуулган дуустаа гээл та нар нутаг ус руугаа яваад энэ тентгийн 100 жил энэ тентгийг аваад дахиад яваад илгүй ажлаа хийцгээ та нар заа юу. Бидний шаардах ёстой байхгүй Монголын ард бид шаардах ёстой. Үнэхээр 8 сарын 20-нд явна Монгол гэдээсэн яа ах чинь тэр үед дуурж яваад ахгүйж анх ойдлогоо явна гэдээсэн ах чинь 8 сарын 20 болохоор хадлан дараа мараа сургууль соёлгод бүх юм орчноо 7 сарын 20-нд болоход наашлуулсан. Одоо явна шүү. Эр хүн хэлсэндээ эмээлтмөр хариасандаа шүү. Энэ баасан өгчийг энэ уянгаа отхон нарыг би бүгдийг аваа явна. Үнэхээр зөв зүйлийн төлөө дугуйсгаад бүгдээрээ нэг талдаа гараад бүгдээрээ язаад тэмцэх ёстой байхгүй юу? Тэгж байж бид нар тэмцлийн галыг асааж чадна. Тэгж байж бид нар энэ оюутлын хэрэг үндсээр нь туслах хэрэгтэй. Үндсээр нь. За манайха шэри гэдэг хөө. Нэг хэрэг маань 3 шэрлэдэг ч. Энэ лөөрийн гэрээг үндсээр нь цуцлаад энэ гэрээс нь нөхцөлд хуушилгийн байгууллагыг хариуцлага хүлээх хэрэгтэй шүү дээ. Ирээдүйнтэй одоо энэ гэрээг цуцлаа гэж алдагдaltaа маадаа гэд олон улсын шүүгт хандах юм бол санжийн баяраараа шүүгтээ үзаа ёо. Наад усууч одоо амьд гэгэн дүрээрээ байж гин. Наа бозроодоо шүүгтээ үзээ. Өнөөдөр оюу толгоон өр гэж байхгүй заа ёо. Санжийн баяр зүтм шээсэ. Би чамд хэлчихье. Чи хэлж байгаа Монгол улс өнөөдөр ирээдүйд өргөө штэ гэдэг байгаа. Оюутлогоо ганцхан өртөө штэ яриад байгаа. Ичихгүй бэцтаа нэрэ. Өөрөө энэ гэрээг үзгэлцсэн энэ байлаар лөөрч бэцтаа байлаар сижиг юм уу баас. Энэ бол монголчууд өнөөдөр оюутлогод өргөө байх ёстой маа. Оюутлог компани өөрөө ч өргөө заяа. Бид нар газрын гүнд байгаа Цэнгэг усаа хичнээн сая 100 миллиард тонноор нөгөөд байгаль дэлхийгээ сүйтгэүүлээд дээр нь доор байгаа асар хэмжээний алдцэс дэлхийд номер 1 жисалтны орд миний их оронд байж тээ. Тэрийг өгчөө дээр нь бид нар өөр төлөөд идэг гэж ямар дампуурцсан юм бэ тийм бэ? Ийм эрүүл хүний ухаанд оромгүй юм гэж байд юм уу? Энэ 5 гаж донтон энэ балиар зобруудын ярьж байгаас бүр ойролцоо шугам юм байгаад над чи ойлгож байгаа юм шүү. Монгол улсын инфлюенсер гэдэг энэ хэдэн комедиан гэдэг олон дагчтай хэдэн гомо бантэн ярихаараа 5 настай охин олж аваад үгүй 5 монгол охин олж аваад өнчин гэж хамгийн амар өнчин гэдэг үг ямар амар хатуу үг үлээ. Хүн болгон өнчин өрөөсөн зовлыг амснаа. Хүн болгон өнчин өрөөсөн гэдэг зовлон амсна. Одоо би өөрөө бүтэн өнчин. Би 11 хүүхдийн айлын баг واخгүй юу? 5 эгч 5 ахтай. Би айлын баг. Одоогор бүтэн өнчин болоод 10 гаруй жил болж байна. Хорвоо хатуу. Хүн болгон өнчин болдог. Хамгийн амар өнчин 5 охин олж аваад Монгол гэд порно хийгээд дэлхийн нийтэд цацаад одоо порноны бизнес дэлхийд толгой зогч чинь ногоо мөнгөөр гэд инээгээд байгаа шүү дээ бүр. Энэ улсууд Монголын ард түмнийг тэмцэхэд хамгийн их хор шиг болж байгаа. Энэ комедиан гэсэн хэдэн ийм гомо бантнер. Үнэхээр хэдэн гомонод ой. Хүссэн хүсээгүй гандам руугаа явна. Хитэн хүн цугсан ч би явна. Магадгүй цуглахгүй байсан ч би явна. Хаяг лооцонгоо хийн. Оюутлог компани гадаа бүр суул зарлана. Албан ёсоор майхан авч болохгүй машинтаа унтна. Энэ Монгол улсын засгийн газар энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлд дахин оролцоод энэ оюутлогын гэрээгөө туслах ёстой. Углуургаар нь туслах ёстой байхгүй юу? Өнөөдөр гантөмрийг яагаад ингэ мяалаад байна? Яагаад гантөмрийн ирээлийг доор троллдод хүмүүс намайг доромжлоод байна? Яагаад миний ядуу ойлсонг минь гайхаад байна? Яагаад намайг мөрийн хамартай станер бохор заваа сичи хоосон гулч ингэж хараагаад байна? Энэ улсууд чинь бидний тийшээ явж тэмцшгүй гэдээс ухаалтлаа айжгаад эзэлтэн. Өнөөдөр оюу толгоон гэрээ бол шууд дээрэм лойвор байхгүй юу ойлгож байна уу? Дэлхийд номер 1 алтныхаа ордыг
зэснийхээ асар хэмжээний заяа. Бороо голдоос 50 дахин илүү нөөцтэй ийм их алтны нөөцтэй. Эрдэнэ үлдрээс 6 дахин их хэмжээний зэсний нөөцтэй ийм амар ордоо өнөдөр өгчөөд бид нар ингэж чив чимээгөө дуугүй байж чадахгүй. Миний хувьд олон иргэд яваад хамтаа тэмцээд бодоо болгомоор байна. Бүгдээ хаяг дооцонго бариад суумаар байна. Хэрвээ иргэд сугалдгүй бол эргэн ган төмөр хамбогд цомын сагдаад хамбогд цомын засал дарагтанд бүртгүүлжээж би яг оюутлан гадаа үхэн үхтэй өсгөлтөн зарлана би. Үхэн үхтлээ хамаагүй. Нэг Монгол улсын иргэний амь насаар танаа зулын гол болгол болох танаа заяа. Хамгийн гол нь би асар мундаг олон улсын хэрдээ да ялангуяа Испани, Франц, Англи, Оросын холбооноос хятад гэсэн энэ 5 улсын хил дээр өдөр лоозонгоо игээд надад туслаач гэж би гуйж байгаа. Монголын хадамсаа хандваа гуйж байгаа. Хандив ерөөсөө ордоггүй. Ерөөсөө хийдэггүй. Хийгээд өгөөд би хаягаа лоозонгоо хийгээдгээ. Би өөрийнхөө утсан жилээ улаан аймаа хайрлах надад хүсэл адаг. Миний үр хөвгтөд Монгол улсын эзэд мянган бяцхан зөрхөд энэ Монгол улсын баялагын эзэд нь баггүй юу? Баялагын эзэд хүүхдүүд маань ямар ч баялаг үлдэхгүй нэ. Энэ чигээрээ байгаад байх юм бол ерөөсөө ингээд одоо оюу толгойн орд чинь яг ийд өрмөндөө орчихсон заяа. Одоо нэг алт системүүд чинь тэр үйлдвэрийнхэнд тоног хөрөмжлөх энэ олон хурц өртөө энэ араа манад нь зуурж байгаа үе баггүй юу? Аймаар үедээ одоо орчихсон байна. Одоо л үний зогсоож одоо л энэ ловрын гэрээ дасан зогсоохгүй л их төрөө нэгэн цагт хизээ нэгэн цагт монголчууд бид нар хэдэн 100 мянгуудаа хэдэн саяудаа жагсаж тэмцэлт нэмэргүй. Хүн болгоны оролцоо баггүй юу? Би яагаад энэ Орхон Баяргыг хилээд байна? Яагаад би энэ олон хөдөлмөрийн гавьяатуудыг хилээд байна? Яагаад энэ ардын жишгийг хилээд байна? Яагаад энэ олон урлагийн спортын дуустыг хилээд байна? Яагаад би энэ аж ахуйн топ 10 нэгжүүдийг би хилээд байна? Учир нь бүгдээрээ нэгдэх ёстой байхгүй юу? Учир нь бидний газар нутаг байхгүй юу? Энэ чинь ойлгож байна уу? Бидний газар нутаг, бидний үр хүүхдийг Монгол улсын байгалийн баялаг газрын доорх хэвлий бол Монголын ард түмний өмч юмагаад үндсэн хууль нь заачсан. Ядарсан ч гэсэн миний Монголын ард түмний битгий доромжилт юм уу 5 гомо банднараа заяа. Энэ 5 гомо бандыг бол бүр хаа таасан газарт нь ста нэрэ аачин задлалт төсгөлтэй новшиг бодрын 5 өнчин охин гэдэг өнчин гэдэг чинь ямар амар хатуу үг үлээ монголчууд бүгдээр мэдэн штэ. Хүн болгон өнчилдэг штэ. Хороогийн жамаар хүн болгон өнчилдэг. Тэгээд 5 өнчин охиныг Монгол гэж зааж порно кино хийгээд дэлхийн нийтэд завцаад ногоо мөнгө юу вэ гэсэн чинь ногоо мөнгө доллар гэсэн үгээ гээд ичдэггүй хэдэн мөн гомо бандрыг битгий даг. Тэр гомо бандрын хаягийг бүгдийг монголчууд нэгэн зэрэг репортлох хэрэгтэй новчлуудыг. Намайг репорт шиг тэднийг репортлох. Орхон Баяргыг би залуу хүн миний лайвыг үзэж байгаа бах. Энэ өнөөдөр эргэн гандмар энэ хандууд нэгдчихэд юу ч унахгүй Орхон Баяргаа. Заяа та нар жоохон өөрөмсөг байцгаа. Энэ авраг энэ олон урлаг спортын дуучин оддуудаа жоохон өөрөмсөг бай заяа. Хожим нь эргэн гандмарын тэмцэл бүх Монголын ард түмний тэмцэл ямааг түүх болоод үлдэхээ. Түүх болоод үлдэхээ. Одоо энэ улсын их хурлыг бол тараах нь зөв юм байна. Энэ бодоо улсын их хурлыг тараах юм байна. Энэ Монгол улсад ийм заваан, ийм хэрэггүй парламентын засаглал байгаад нэмэргүй юм байна. Үнэхээр 126 гишүүн болооч нэмэр алга. Үнэхээр монголчуудаа дандаа муусан урагш нүрзэнгүүд, дандаа муусан хоёр нүүртэнгүүд, дандаа албан тушаал илүү үхэлтэн хаталтан яваа амиа хичээсэн хэдэн улсын их хурлын гишүүнтэй. Энэ улсын их хурлыг нэг яалтын хавар намар бол татан болох хэрэгтэй. Ямар ч хэрэггүй. Ард түмний төлөө явдггүй улсын их хурлын гишүүдээр бид нар яах вэ? Ард түмний төлөө дуу хоолой өргөж чадахгүй улсын их хурлын гишүүдээр бид нар яах вэ? Тийм биз дээ манайха. Окейг бол бүгдээ нэг ширэлч манайха. Окейг бол ямар ч хэрэггүй. 76 байснаас одоо 126-оос бүр 7 дор болсон. Бүр 7 дор болсон.
Энэ альцсан нам гэдэг нам одоо байхгүй болсон. Үнс болсон шүү дээ манайха мэдж байгаа шүү дээ. Одоо энэ альцсан намыг энэ толгой дээр чинь энэ бидний тэмцээд байгаа монголчуудын бухимдаад байгаа бидний энэ цэнгийг ус бидний алц шиг өдөр шөнөгүй зөөхөд хамгийн их хувь нэмэр орсон урагш төлсөн энэ санжийн байцад альцсан намын гиншэг болсон байгаа. Энэ улсын ордыг тараах хэрэгтэй. Улсын ордыг шүлэг зайлуулах хэрэгтэй. Ямар ч хэрэггүй. Эх орондоо хайргүй ард түмнийхээ төлөө дуурдгүй ийм гишүүдэр бид нар яах вэ? Энэ улсууд чи бидний Монголын ард түмний босс шүү дээ эдгээр чи. Энэ улсууд чи Монголын ард түмний сандлаар гишүүн болсон биш. Та нар хаашаа цэцэг модноос навчнаас урагж ирээд гишүүн болсон юм уу та нар? Мөн овчнууд минь ой. Ерөөсөө энэ улсын орд эх орноо гэсэн сэтгэл зүртэй гишүүд алга. Нөгөө Батнайм чи хуйлах гал солиорд исэн мэт энэ. Ирээдүйнтэй гэрээд исэн. Гэсэн онтригийн гэрээг ярихад онтригийн гэрээг одоо хийхэд гар бие оролцож байгаа юм хайш юм урагч үлдсэн бацаа. Би мэдсэн юм а тэр Батнаймлыг ахнар нь ингэ тэмцэж иргэд бид нар ингэ тэмцэж гэж хувь чатанд нь би ирээл лекторал явуулсан чи хараад нэг шилхэгч лек байдгүй мэлээ. Байхгүй. Одоо гадшаа гараа явуулчихсан бас амралтцгаа гэдэг хайшаач гэдэг ажилларгээд явчихсан. Ийм заван байж болохгүй Батнайрамдлаа заяа. Чи үнэхээр тэмцчихэд ард түмдэг нийлээд тэмцэж заяа. Ойлгож байна уу? Хөө чөтгөр улсын гарч ирсэн шүү дээ. Сайн Монгол Улсын засгийн газар 90-т хоёрын хийсэн гэрээний магаас нь гарч ирээд маш мундаг гэрээ боллоо, маш мундаг юм боллоо гэд өөдөн тогтоо байж ирсэн ичхгүй. Инхээр бид нар энэ улсын ордын гишүүдэд итгэх ямар ч итгэл үнэмшил байхгүй болсон. Энэ улсын ордыг бол нэг ярлаар тараах хэрэгтэй. Монгол улсад ийм морь усан толгой юм шиг парламентын засаг байгаа ч хэрэггүй. Үнэхээр баг худалдан шууд хэлгээд ерөнхийлөгчийн засалтай болсон дээ. Нэр шүү. Үнэхээр нэр ийм маангуудаар өнөөдөр энэ төрөө барьж явуулнаггүй түүхэндээ байхгүй нэрэ. Үнэхээр нэрэ. Ямар ч Монголын ард түмтэй дуурахгүй энэ ордынхоо төлөө дуурахгүй энэ улсын ордын 120 гишүүд нэр нэг өглөө босоод бүгдээрээ сандал дээрээс суудлаасаа босоод бүгдээрээ ойлгоон гэрээ цусалгаа цаас барих юм бол хүчээр цусдсан шүү дээ уулна. Хүчээр цуслах усууч энэ сард ордон дотор байгаа шүү дээ. Тийм биз дээ. Энэ усууд зөвхөн эх орнд шиг байгаад энэ усууд ард түмнийг төлөө тэнцдэг дуурдаг ард түмнийхээ талд байдаг бол энэ гэрээг аль үжээ энэ Монгол улсын үеийн засгийн газар үеийн улсын хурлын гишүүд бойкотоод үгүй болох юм. Нэрэж үгүй болох юм. Учир нь дуурахгүй. Учир нь гацаа сонгуул ярьж байгаа. Сонгуул хар машин ярьж байгаа өөр юм байхгүй. Та нар харж байгаа ёстой нөгөө Баян Баажаа гэдэг нөгөө санжийн баяцлаар хогуулдаг оюурд нь ерхий сайд тогтоо хэлж ирсэн Баян Баажаа тийм үү? Энэ Баян Баажаа гэдэг хүний амнаас Рио Тионто гэдэг энэ англи гадаад 8 үг ерөөсөө гардаггүй. Ухаа худаг гэдэг бас Монголын 8 үг гардаггүй. Баялагын хулгайчдыг цаг үргэлж өмгөөж хамгаалж яадаг ерөөсөө баялагын хулгайчдын талд байдаг энэ Баярмаа гişүн гэдэг энэ өвээгөө худалч нөгөө огцор гамархан нөгөө слава туулмуудынхаа яасан та нар ард түмэнтэйгээ дэмцэд нэгдэхгүй та нар байхгүй. Өнөөдөр ерөөсөө энэ баялагын төлөө Монголын ард түмэл дэмцэн. Өөр тэмцэх субъект ерөөсөө байхгүй байхгүй юу? За манайхаа 2-2 ширж энэ Монгол улсад бол энэ парламентын засагт байгаа түч хэрэггүй юм байна. Энэ янзаараа. Нэр шүү. Бараг л иргэлийн засалтай болсон дээр шүү. Энэ янзаараа. Энэ олон хоолны савуудыг тэжээж явах гэж нэрээ. Татвар төлчийн мөнгө дэндүү зугаалж байгаа шин надад чинь дэндүү. Өнөөдөр Монгол улсын иргэд бид нар өрнөөс өрний хооронд амьдарч байна. Тэгэхэд энэ улсад тасгалжаас үлгэн тасгалж шинэ. Улсын их ордын гишүүн нэрээ 20 30 40 50 сая төгрөг цалин авдаг 7-8 сая цалин байлаа тойрогтой сар болгон 20 сая маяг болох хэрэгтэй заяа. Юу ч хийхгүй ард түмний төлөө юу ч дуурахгүй та нар үхсэн элдэнцгээрээ цалин аваад идэгээ. За манайхаа 3-3 ширэлч манайхаа олоолоо бодъё. 3-3 ширэлч манайхаа. 3-3 ширэлч манайхаа тгөө. Тэгэхээр ямар олон тороолууд орж над руу дайрах вэ та нар хараарай. Би танад харуулъя. Бодцоор үнэн харуулъя. 7 сарын 20-нд отхон сэтгүүж уянгаа гишүүн
Баасан эгч нарыг аваа явна би. Аваа явна. Үнэхээр тэмцэх гээд байгаа юм бол, үнэхээр ард түмний төлөө явж байгаа юм бол, үнэхээр оюу толгойн энэ гэрээ муу гэрээ, лойрын гэрээний эсрэг явж байгаад бидэнтэй нийлээд энэ гэрээг цуцалтын оюутлын гадаар суу хамтдаа. Хамтаа суу, хамтаа тэмц. Хамтаа нэгд. Үнэхээр энэ улсын их хурлын гишүүд гэдэг чинь яг ард түмний талд байх ёстой субъект нь мөнөөсөө мөн баггүй. Бидний төлөөлөл гэж ярьдаг улсууд хачир дээрээ бидний төлөөлөл байж чадахгүй ш над улсууд чинь. Энэ улсын их хурлын гишүүд 100-уулаа суужгаад нэрээ хөөе 126-уулаа байжгаад бүгдээрээ лооцсон бариад ойлгоон гэрээг цуцлаа гэдээ ингээд орж ирэх юм бол улсын их хурл чи одоо парламентын байнга хуралдаад үндэсний аюулгүй байдлын зөвд хуралдаад яалтаар хуралдаад энэ гэрээг хааш штэ. Энэ гэрээг цуслах ёстой байхгүй юу? Энэ гэрээг хизээж сайжрахгүй. Энийг ганцхан цуцлж яаж энэ Монгол улс яг гэрээсэн цаг мөчөөс ахуулаад Монголын ард түмэн ноогдашаа хүртдэг. Монгол улс бүх төлбөрөө авдаг. Ерөөсөө усны төлбөр төгдөггүй. Одоо Монгол улсын маань та нар бодолтой. Одоо онцрэгэд ордоо штэ тийм асар том орд штэ. Уул нь магадгүй маш олон жилийн дараа эргэлтэнд орсон одоо чинь ордыг 90 онтой олон улсын шүүгцээр хагаад хоёрыг авцсан байж та бодтоо та нар. Чимэг дотроос нь идэж штэ энэ улгаачаад нэрээ. Харин бид тэр хууль зүйн дэцэд байсан тэр Солонгоо гэд гишүүн бол аргагүй их орон ч юм бэлээ. Би үнэхээр харсан шүү. Би наадмаар харсан. Хөрх ээжтэйгээ зөв алхаад явж байгаа штэ. Ээж настай ээжтэйгээ хоёулаа хамт төв номоос ингээд таарстай. Яг жирийн амьдралтай ээжтэйгээ хөдөлцөөд ямар хөөрх юм бэ гэж харж байгаа нь. Ээжтэйгээ хамт хөдөлцөөд ингээд явж байгаа. Солонгоо дэцэд байсан асар их дуурж байгаа штэ энэ хүн бол ерөөсөө. Энэ хүн чинь ерөөсөө яг үнэхээр их оронч эмэгтэй хүмүүс гişүүд байдсан байна гэдгийг би харж байгаа. Солонгоо дэцэд байсан. Ээжигээ хөдөлсөн хоёулаа алхаад явж байгаа. Бидэнтэй хамт голомжид алхаад явж байгаа шүү дээ. Өдөд улсын их хурлын гишүүд өдөд энэ мосоо их цантаа мосоо хүн суртын аппаратууд айд өдөө том жип болчихсон. Ижиптэйгээ бараг цагдаа шуудаа зогсохгүй шууд ороод байж байгаа. Яг бидэнтэй дунд яг ард түмэнтэйгээ хамт алхаад ээжтэйгээ зүг алхаад наадмын үзэж байна гэдээ 12-нд явж байгаа шүү дээ. За манайхаа ингээд бүгдээрээ 5 ширэлч юм манайхаа. Тэгэхээр яг үзэж байгаа хүмүүс маань нэг ширэлч юм манайхаа. Тэгэхээр энэ 7 дугаар сарын 20 буюу маргааш нөгөөдөр Жанжис хотын талбай дээр 11 цагаас эх орно гэсэн сэтгэл зүрэхтэй бүх иргэд маань цуглаарай. Оюутан эсрэг тэмцэж байгаа бүх залууч бүгдээрээ нэгдийа. Игч нараа, сэтгүүлч игч нараа, гишүүн асан, уянга гишүүн асан бүсгүй минь ээ. Баасан эгч минь ээ. Нөгөө дуурж яваад ахгүй байна. Ирээрээ. Ирсэн хөдөлгөөнийхэн ирээрээ. Бүгдээрээ яг нэг зүгийн төлөө явж байгаа. Бүгдээрээ дотроо яг нэг бодолтой байх хэрэгтэй байхгүй юу? Байр суурьтай байх хэрэгтэй. Тэгж байж бид өнөөдөр ялт байгуулна. Тийм биз дээ манайхаа. Хамгийн гол нь суусан зэцнээс явсан тэнгэн дээрээ явж ил байсан дээр. Өнөөдөр яг ингээ одоо ингээд жирийн иргэд ингээд та нар яваад ирээч. Хамт явах залуус та нар хүрээд ирээч. Хамтдаа бүгдээрээ явцгаая. Ямар ч гэсэн би тийшээ орох хэмжээний 2 машиныхаа бензиний толооныг ямар ч гэсэн аваад ингээ байлж гин. 467 мянгаас хандив орж ирсэн. 400 мянгаар нь толоон авсан. 450 толооныг өгч байгаа. 50 мянгаар та нарыгаа дэмжиж байгаа шүү гэд хандилж байгаа. Нэг ах маань одоо ингээд явхад ерөөсөө юу ч дутхгүй бүгдээрээ гараад марш уршина. Гой явах ёстой бид нар улаан дөгөө мандуулаад төрийнхөө дуулыг игшгэлүүлээд маш олон хаяг лоозонгоо тоочны хамгийн гол нь гадаадын улс орнууд соёлтой улсууд дэлхийн хэмжээний улс орны иргэн бидний лайвыг үзээд бидний ирээлийг үзээд шууд хараад ойлгохоор хэмжээний тоочны мундаг үг үсэг алдаагүй. Энэ лойрын гэрээг туслах ямар бариантууд байна, ямар хууль зөрчсөн, ямар хуулийг зөрчиж, ямар хүмүүс хэл хахуул авилгалд авсан. Энэ бүгдийг дэлхийн нийтэд шившиг болох нь хамгийн зөв юм аа гэж бодож байгаа.
За манайхаа ингэ шеэр хийгээд өгөөрэй. Олоолаа болно шүү. Манайхаа олоолаа болно шүү. Тэ. Маш олоолаа болъё. 20 зүгээр 11 цагаар Жанжисгодын талбай дээр бүгд төр ирээрээ. Хин хинүүс ирэх вэ гэдэг нь ус тосоор ялгарна. 20-нд. Ялгарна. Миний хувьд бол угаасаа явна. Явхаас өөр арга байхгүй. Явхад ёстой байхгүй бид нар. Та нар бодлоо. Дэлхийд 1 номерын альцсны ордгээ бодтоо. Эрдэнэ дүлдэрээс 6 дахин илүү нөөцлөд эсийн ордтой. Бороо голдоос 50 дахин илүү хэмжээний алтны нөөцтэй. Ийм их ордын маань өнөөдөр харийн шаардлагатай эзэн суучаад эх орны маань өрөнд оруулаад ингэ сууж болохгүй. Энийг Монголын ардам хүлээн зөвшөөрөхгүй. Та нар тэр нэг орхон баяр аваргыг ингээд би одоо энэ аваргууд, аслангууд, одлуудыг өрөөсөн ирээлийг ороод хараарай заяа. 170-80% намайг доромжилчих. Амьдрал гаргаа олчиж яаж гэх шиг. Энэ дандаа өгж яад юм аа. Би өрөөсөө би өөртөө зориулах гэдэг юм огтосоо байхгүй юм уу? Маа нэг троллууд минь хэлчихье заяа. Би өнөөдөр янзын гоё хаяг лоозон хийгээд дэлхийн нийтэд өрөөд яндаг шившиг болгох хэрэгтэй байхгүй юу? Тэгээд энэ Монгол улсын засгийн газарт өнөөдөр энэ гэрээг цуцал гэдэг шаардлага хүргэлмээр байгаа. Тэс гэрээг сайжруулах амнаатын гэрээ мэрэ, менежментийн гэрээ мэрэ гэд шал дими толгоо эргүүлсэн тойрсон шал худлын юмд хэрэггүй. Энэ гэрээг очил ирэхээсээ та хоёр хэлж байгаа шүү дээ. Энэ гэрээг цуслах шиг амарх юм байхгүй. Та цуслаач ээ. Та Монгол Улсын ерөнхий сайдынхаа үүргийг биелүүлээд нийт Монголын ард түмэнд нэгдүүлсэн дургуутж байгаа. Энэ заван лөөрчин компани гэрээг шууд цуцал. Тэгээд ахын дүүсээ хандивд нэгдээд өгөөрэй. 1000 тахгүй шүү. 5 тахгүй шүү. Тэс бидэнд бол өнөөдөр хандивалдаг энэ олон төрийн өндөр албан тушаалтангууд, энэ олон олонний оддууд, энэ олон дуучид, энэ олон аваргууд, арслангууд, энэ олон хөдөлмөрийн гавьяад, энэ олон ардын жижигчүүд хизээж гараад сунгахгүй байна гэдгийг сүүлийн 2 хоног монголчууд бид нар бүгд харлаа шүү дээ. За ингээд лайв өндөрлөдөө манайхаа ингээд ярих тусам нь хэлэх тусам нь үнний хэлэх тусам хүний тоо хасч ин баг болж байна гэдэг чинь цаанаасаа троллууд нь өдөр болгон репортлж бодоклдог ажиллаа хийж байгаа надад болчих. Одоо ирээд энэ бүхэл бүтэн айрам дивиз ажиллаж байгаа шүү. Гант төмрийн эсрэг. Бүхэл бүтэн айрам дивиз ажиллаж байгаа шүү үнэхээр. За тэгээд 7 дугаар сарын 20-нд бүхний дээр уулзцаая 11 цагаас бүгдээрээ ярил бурууг бүлдээ усаар бол хэрэгвэ. Тэгээ оюутлын талаар мэдлэгтэй намайг оюутлын талаар мэдлэггүйгээд ордонд оруулаагүй энэ тэмцдэг улсад. За яг гоо бажаад баста. Би мэдлэг муутай байж болно. Гэхдээ миний зориг, миний хүсэл тэмүүлэл, миний ойлгож байгаа энэ ойлголт энэ нэг баялгаа тонн дэрэмдүүлж цаг хугацаа авсан аргацаас нь тэмцэл хийгээд бол хэрэггүй гэж бодож байгаа миний хувьд бол. Ямар ч хэрэггүй ш аргацаасан шаардахгүй сургуульд нь 14 хоног болно. Ажлын хэсэгт орно гээд 14 хоног болно. Тэгээд 20 хэдэн хоног болно. Тэгээд 30 40 хоног болно. Ингэж умартаж ингэж цаг хугацаа алдсаар байдал баялагч нь өдөр эзэнгүй юм шиг урсж штэ. Монгол улсын баялаг эзэнгүй болчиход штэ үнэхээр. Тийм биз дээ манайхаа. Үнэхээр эзэнгүй болчиход штэ үнэхээр. Эзэн байхгүй морь усан толгойгүй хүн шиг болчиход штэ бидний баялаг. Өдөр чинь нөгөө хогсороод аваа яваад байна. Учир нь Монгол улс өөрсдөө өдөрт 10 тэрбумын өр төлөөл байна. 10 тэрбумын өр төлөх хэмжээний ярианд орчоод энэ засгийн газар мундаг гэрээ хийсэн шиг битгий ярьд. Битгий та нар өсөөж дэлгэцгээ заяа. Тэр шиг бодлоо юм байхгүй шүү. Гэхдээ 100 сайхан шижгэлсэн дүүнэр залуучууд хараад ирдэг юм байх та. Язаасан сайхан 100 залуучууд иргэн хандмартайгаа нэгдээд хаяг лооцонгоо бариад би тэнцвэрийг ингээд гуугаад байхгүй шүү дээ. Би тэнцвэрийг одоо гуйжгаас үлдээ нэгдээд өгөөч хамтаа явъя гэд. Ойдлогоо хөдөлгөөн байгуулаад хантын тасмаас тавиад тэр таснасаа болохгүй лооцоо хийгээд өчөж дадаад. Та нар явдгүй бол та нар
Уулын зүгээр ганцхан өнөөдөр олигарх ганцхан манай энэ үндэсний үйлдвэрч компани иргэн гандмрын тэмцдэг нийт Монголын ард түмний тэмцлийг ганцхан удаа дэмжихэд бид нар симбитл босоод ирэх юм байгаа шүү дээ уулна. Хаяг лоозонго хийгээд дуртай явах ёстой иргэд маань одоо машин зэрэг бензин байхгүй, иргэд мөнгө байхгүй, юу ч хөөс дээ бид нар чинь угаасаа. Би Орхон Баяр аврагыг өстой нэр язаад дэмжих гэж амар найдаж штэ уулна. Тэгэхэд авраг маань бүр дуунч гарахгүй пост оруулахгүй байгаад байгаа штэ хамгийн амар нь. Өнөөдөр тэр бум төгрөгний шагнал авж гин. Lexus 700-оор шагнуулж гин тэр хүн тийм үү? Монголын ард түмэн бид нар үзчихэж, наадмын үзчихэж, энэ өөрөө сайн барилжиж. Гэхдээ тэр мөнгөд тусал жижигхэн тусдыг тусаахад бидний асуудал шийдэгч юм байгаа шүү дээ. Орхон Баяр аврага. Та залуу хүн, таны өөр хүүхд энэ Монгол улсын эзэд байхгүй юу? Өнөөдөр та нар маань бүгдээрээ болцооны та нар маань аз жаргалтай сайхан амьдардаг байж болно. Магадгүй хэдэн жилийн дараа усгуудад харангатаад бүх баялгаа алчаад Монгол улсаараа өрөнд орчиж суужвал ямар олиг үйдэг юм бэ? Хинч дэмжихгүй шүү дээ хамгийн гол нь иргэн гандмрыг. Хинч Монголын иргэдийг дэмжихгүй шүү дээ биднийг. Биднийг дэмжихгүй болохоор бид нар өөрсдөө дэмжихээс өөр ямар ч гарц гаргалгаа бидэнд байхгүй шүү дээ ахын дүүсээ. Бид өөрснөө дэмжихгүй бол биднийг дэмжих ямар ч хүн байхгүй болчиход шүү дээ. Энэ мундаг олигархууд нь, мундаг баячууд нь, мундаг бүтээн байгуулалт, үндэсний үйлдвэрч компаниуд нь хинч дэмжихгүй бүгдээрээ нүдэ аниад жихээ бүгдээд ингэ сууж байгаа. Хуу ээжсэн мууса заваа амтд. Нэр хуу ээжсэн заваа амтд байхгүй юу? Тэр бум төгрөгөөс үгүй би ямар 100 саяг хандвал гэдэг байгаа шүү дээ. 1-2 сая төгрөг хандвалаад хаяг лооцсон хийгээд өгөхөд бүх насны буян болно шүү дээ. Энэ амгалын ард түмэнд өөрсөндөө л буян болж байгаа гэсэн үг шүү дээ. Байхгүй. Үнэхээр таг бөглөрсөн байхгүй нэрэ. Жихээ таглаад нүдэ боцгсон. Юу ч сонсдоггүй. Нөгөө олдын мундаг инфлюенсер гэдэг шаарнууд нь нөгөө энэ одоо сая миний яриад байгаа энэ хаяг энэ лайв дээр хаягдсан байгаа энэ заваан балиар энэ сэжи 5 гомо банднер комитет гэсэн нэртэй хамгийн их үзэлтэй хамгийн их тандалтай тэр TikTok мөхөд дандаа хүүхдүүд үзэж байгаа шүү дээ юм уу бозрууд минь ой. Дандаа насан дөрөг хүүхдүүд үзэж байгаа TikTok мөхөд чинь бозрууд минь дандаа 2 дугаар суугийн юм ярина. Бүксбөрний балиар гаж тонтонгийн заваа юм ярина та нар ой. Ичээч та нар. Энэс чи үүдэлтэй хүүхдүүдийн одоо зан ааш арын шиг хэвдэрж байгаа шүү дээ үнэхээр. Энэ балиар юм уу тийм өдөр шингүй үзсээр хагаад. Хоёрдугаар гэрээ цуцлахад одоо Монгол улсын их хурлын гишүүд бүгдээр гараа өргөө зогсож байгаа ёстой уулна. Байхгүй хэлгүй тийм учраас улсын их хурлыг энэ намар тарах ёстой байна. Энэ парламентын засгийн газар хэрэггүй юм байна Монгол улсад. Үнэхээр яг энэ чигээр бол Монгол улс иргэний чинь засалтай байх ёстой байна. Угаасаа тодорхой. Ямар ч хэрэггүй. Энэ хог шааруудаар яах юм? Энэ ард түмний төлөө дуурдаггүй амиа хожижсэн доошоор асуудаг коновчингуудаар яах юм? Коноп хэдэн тэр бомор хүндээ сууж яадаг бие үндэгчлэр бид нар яах юм? Улсын их хурлын гишүүдний юм хувь ажилласан амиа хожижсэн хэлжсэн. Улсын их биднээс манай улсын их хурлын гишүүдээс өөр мундаг улсын их хурлын гишүүд байдаг бол та нар нэг өглөөний хурал дээр бүгдээр ойлгон хэрэг туцлаа гэд 126-аар лооцсон барай зогсож явд ард түмэн чи хатад ташаа шангид хадаа ёстой бүгдээрээ жагсаа тэмцээд дэмжээд энийг шууд цуцлаа шүү дээ уулна. Тийм эрхэн энэ сард ордонд байгаад байгаа байхгүй юу? Энэ парламентын гишүүдэд эрхэн байгаа юм. Таач манайхан энэ маангууд нь дуурдаггүй. Аргаа барсан даад эрхэн гандамар ярьж штэ энэ парламентын засгийн газар байгаад бол хэрэггүй юм байна. 30 гаруй жил энэ олон парламентын засгалтай явсан манай улс ерөөсөө олигтой юм болсонгүй. Тийм учраас ерөнхийлөгчийн засгалтай болсон дээр юм бэ. Угаасаа тэрэн дээр энэ олон мангасыг дийлэхгүй шүү дээ монголчууд бид нар чинь дандаа мангасууд
За манайхан ингээд лайв өндөрлөе манайхаа. Тэгээд 7 дугаар сарын 20-нд 11 цагаас оюутлогын эсрэг тэмцэж байгаа тэмцэгч нар одоо 3 бүсгүйгээ уриалж байгаа. Ирээрээ хамтаа хүчээ нэгтгэе, хамтаа явъя бүгдээрээ. Ир шин сүлгөөний инкод ахаа та нар ирээрээ. Дугуйжоо ирээрээ. Бүгдээрээ ярихад буруугүй бүлдээ усаа бол хэрэгвэ. Цөмөрөө сууж яж гад цөмөрөө хөдөлцгөөе. Ард түмэндээ хий хоосон амлалт өгж болохгүй. Энэ улсын хурлын гишүүд амлалтаа зөрчдөг байж болно. Маангууд харин бид нар ард түмний төлөө тэмцэж байгаа хэрэгэд бид нар амлалтаа зөрчиж ирээсөө болохгүй. Гэхдээ муухай шүү дээ. Тэгээд ард түмнийслээ тоглож байгаа юм шиг 27 сарын 20-нд бүгдээрээ явнаа мовнаа гэж баахан бобро баахан ирээд баахан лайв хийчихэд цагаа тулахаар явхан олдохгүй байж болохгүй шүү дээ. Миний хувьд бол явна. Бүгдийг аваад явна. Болж игэл. Болно бид нар монголчууд бид нар чинь болно шүү дээ. Монголчуудын хэлэг нэгтэй сайхан ард түмэрч бид нар чинь болно. Яг цагаа талууд яваад ирэхээр бидэд үнэхээр хандив бол язаад л орж ирэн заа юу. Явах хэрэглэн битгий санаа зовоороо за. Бензин шатгууны тосоо хий чин бид нар лоозонгоо сайхан хий чин бүх булхаагийн дэлхийн шившиг болгоно. Ингэж тэмцэхэд хамгийн гол үр дүнтэй юмаа гэдгийг би уриалаад байгаа юм л та. За юм биш үү манайхаа тэгээд хүн болгон шеэр хийгээд хамтдаа шүү орой дахиад лайв хийн. 21 цагаас дахиад лайв хийн манайхаа.